Арьс өвчин судлалын үндэсний төвийн харшил судлалын төв лаборатори. Арьсны өвчин судлалын төвийн захирлын тушаалаар 2004 оны 8 дугаар сарын 16-нд биологийн шинжлэх ухааны доктор Сангид орж, эрүүл ахуйч лаборантаар Улзий Баярнаар харшил судлалын лабораторийг анх байгуулж, үйл ажиллагаагаа 10 сараас эхлүүлсэн түүхтэй бөгөөд энэ жил түүхт 20 жилийн ой тохиож байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж мэдчихлээ. За эдгээр өдрүүдэд арьсны өвчин судлалын төвийн харшил судлалын лабораторийн 20 жилийн тохиож байна. За 2004 онд тухайд арьсны өвчин судлалын төвийн захирал байсан амрах ухааны доктор А Цогццог, биологийн шинжлэх ухааны доктор Сангид орж багш нар маань анх харшил судлалын лабораторийг анх санаачлан байгуулсан түүхтэй. За жилийн дараа улсын 1-р төв эмнэлгээс харшил судлалын лаборантууд тоног төхөөрөмжийн хамт манай төвд нэгдсэн ирснээр бол тус лабораторийн үйл ажиллагаа өргөжин дэлсэн түүхтэй. За харшил судлалын лаборатори маань үүсч хөгжснөөр өдөөгээ 20 жилийг үдэж байна. За энэ хугацаанд манай улсад төдийгүй дэлхийн дэд харшлын хүчил ихсэж байгаа өнөөгийн цаг үед бол бид нар онцлогоо эмчилгээнд гадаадын уруулж имийг хэрэглэхээс илүүтэйгээр за эх орныхоо хөрсөнд ургасан ургамлын цэцгийн тоосноос боловсруулж гаргасан харшлын аллергенуудыг за эмчилгээний вакциныг үйлдвэрлэж гаргасан байна. Сангид орж багшийн удирдлаганд орол мөн олон төсөлбөрүүдийг хэрэгжүүлж за судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн байна. Монгол улсын хөрсөнд ургасан ургамлын тоосноос гаргаж авсан 10 гаруй нэр төрлийн харшлын аллерген тестийг 10,000 гаруй хүн тунтайгаар үйлдвэрлэж онцлогоонд хэрэглэж эмнэлзэн судалгааг бол амжилттай хийсэн байна. За мөн вакцин эмчилгээг 3,000 гаруй хүн тунтай анх бид нар бол тариагаар хийж гисэн удалгүй таслаг болсон. Цаашдаа бол бид нар таблет хэлбэрээр үйлдвэрлэхээр бол зорио ажиллаж байгаа. Ер нь цаашаа тус төвийн лаборатори онцлогооныхоо нэр төрөл тоо хэмжээг өргөжүүлэх, за шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, судалгааны шинжилгээний ажил хийх чиглэлээр бол маш их төвтөлтэй ажиллаж байгаа. Ингээд харшлын лабораторийн хамт олон болон та бүхэндээ харшил судлалын лаборатори үүсч байгуулагдсны 20 жилийн айн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. 2004-өөс 2006 онд тус лабораторийн эрхлэгчээр Сангид орж, эрүүл ахуйч лаборант Улзий Баяр, лаборантаар Наран Цэцэг нар үндсэн оронтоогоор клиникийн зөвлөхөөр Монголын анхны харшил судлаач эмч, клиникийн профессор Ламсүрэн, биохимч шинжээчээр Монгол улсын төрийн сойрхолд Дэнсма, ургамал зүүчээр Булган, биохимчээр Булган Цэцэг, ургамал зүүч микробиологчоор Цогтбаатар, биохимчээр микробиологчоор Буян Цэцэг, лаборантаар Бадамгарав, мөнх чимэг нараа ажиллаж байсан түүхтэй. Байгуулагдаад 2 жилийн хугацаанд Монгол орны нөхцөлд төрөл бүрийн ургамлын тоосны харшил үүсэх шалтгаан, онцлогоо эмчилгээний өвөрмөц аллерген бэлтгэл үйлдвэрлэх орчин үеийн дэвшилт технологи, өрчлөн сэргийлэх арга сэдэвт шинжлэх ухаан технологийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. За харшил судлалын лаборатори үүсгэн байгуулагдсны 20 жилийн болж байна. Энэ өдрүүдэд энэ лабораторийг анх үүсгэн байгуулагч эрхэм хүн биологийн ухааны доктор, профессор, академич Сангид орж багшийнхаа тухай зөөн боловч хэдий үг хэлхийг хүсэж байна. За багш маань маш тийм уужуу, тайван, ухаалаг, намтай, аливаа асуудал тийм хурц төмгийн зангаар биш, ерөн нухацтай ханддаг байсан. Багштайгаа өглөө болго эмчнэрийн яриан дээр хаврын үйлрэл эхлэхэд бол зөвхөн нөгөө баглаа бод самны тухай нэлээд яриа өрнүүлдэг байсан. Тэгж эцсэд багш маань болон бусд хамтран ажиллаж исэн лабораторийн хамт олонны хүч хөдөлмөрөөр өнөөдөр бид нар онцлогооны олон улсын стандарт таасан сав боглоотой ингээд шууд шүршиг хэлбэрээр хийдэг тийм тасалгыг бол гаргаад өргөн хэрэгжилж байгаа. Тэгэхээр энгийн юм шиг мөртлөө энэ их цаг хугацааг дуудахад багшийн маань нөр их хөдөлмөр хүч чармаалт бол гарсан гэдгийг хэлхийг хүсэж байна. 6 төрлийн аллергенаар онцлогоор бэлтгэгдэж эхэлж байсан бол 20 гаруй 30 төрлийн аллерген үйлдвэрлэдэг болсон байна. Манай түүнчлэн шарилтын вакцины эмчилгээ хийдэг байсан бол модлог ургамал, үетэн ургамлын гээд вакцинууд нэр төрөл олширч мөн тэдгээр холимог нар үс байдлаар үйлдвэрлэн гаргаад өшөө эмчнэр бидний онцлогын эмчилгээнд маш төхөмтэй ач холбогдолтой ийм үйл ажиллагаа явуулдаг лаборатори үлээ.
За тэгээд 20 жилийн хувьд тохиолдуулаад харшил судлалын лаборатори хамт олон одоо ажиллаж байгаа залуучууд энэ бүхэнд бол ажлын өндөр амжилтыг хүсэн өрөө. Бид гадаад дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Монгол Улсын багшийн их сургууль, Монгол Улсын их сургуультай хамтран ажиллахаас гадна Оросын холбооны улсын Москва хотын ард түмний найрамдлын их сургууль, нано технологийн сургалтын төв, Улаан-Үүд хот, Казахстан улсын Алматы хотын эрүүл ахуй халдвар судлалын эрдэм шинжилгээний төв, хоол судлалын төв зэрэг олон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж зарим судалгааны ажлыг улам төгөлдржүүлж байна. Өнөөдөр тус лабораторид судлаач харшлын эмчээр анагаах ухааны доктор Байгальмаа, ургамал зүйчээр биологийн ухааны магистр Минж Бадрах, биохимчээр Баяр Лавг нар тус ажиллаж байна. Лаборатори нь цэцгийн төхөрийн тоосноос үүдэлтэй харшил онцлох 10 нэрийн, үс ноосны 7 нэрийн, гэр ахуйн үйлдвэр номын сан архивын тоосны 3 нэрийн, хоол хүнсний 5 нэрийн нийт 25 нэрийн харшил онцлох оншилгооны өвөрмөц аллерген бэлтгэл үйлдвэрлэх бүтээгдэхүүний загвар гаргаж аллергенуудыг бэлтгэж байна. Үүнээс ургамлын тоосны харшил онцлох 10 нэрийн онцлогыг Монгол улсын онцлогын бүртгэлд харшлаа сэргийлэх шүршлэг аллергеныг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн юм. Мөн халдварын бус гаралтай харшил онцлох, сэргийлэх, өвөрмөц аллерген бэлтгэл бэлтгэх технологиг боловсруулж 27 нэрийн үндэсний стандарт батлуулад байна. Монгол улстай харшлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй харшил судлалын лаборатори нь өнөөдөр залуу үеэ бэлтгэн мэрэгсэн багийг бүрдүүлж харшил өвчний оншилгоо эмчилгээний өвөрмөц стандарт аллерген бэлтгэх, техникийн шинжилэл хийх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шинжлэх ухааны үндсэл бүхий оновчтой арга боловсруулах, эрдэм шинжилгээний судалгаа хийх, лабораторийн чадварыг дээшлүүлж тогтвортой үйл ажиллагаа явуулахыг хойштын зорилгоо болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Та бүхэндээ түүхт 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.